За хэрвээ та хараад тэглэх буюу хараад засах лазер мэдсэл сонирхож байгаа гэсэн мөртлөө ажил мэргэжлийн онцлогоосоо болоод яг хагалгаанд орохоор яг сайн төлөвлөж чадахгүй байгаа бол за ихэвчлэн спортын тамирчин идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг урт хугацаанд хөдөлгөөн хорж чадах боломжгүй хүмүүс маань болохоор яг ажил мэргэжилтэд уягтаад хагалгаанд ороход ингээд жоохон хугацаа алдаад яваад байдаг. За ийм төрлийн хүмүүст бол хараад тэглэх хагалгаа мэдээж гам дэглэн барилтын хугацаа богинтой хагалгаанууд байгаа орох боломжтой. Энэ хоёр мэдсэл нь TransPRK болон Smart Site мэдсэлүүд байдаг. Нэг нь огт төслөг байхгүй, нөгөөх нь төслийн хэмжээ бага байдаг учраас хагалгааны дараа нэг 7-оос 14 хоногийн дотор буцаад хэвийн идэвхтэй одоо хөдөлгөөнтэй амьдрал руугаа ороход бол ямар саад байдаггүйгээр илүү даваа талтай байгаад байдаг. За тэгэхээр яг энэ хоёр хагалгаанд ороход бас бүх нүдэнд бол тохиромжтой гэсэн үг бол бас биш ээ. Таны нүдэнд энэ хоёр хагалгаа хийх боломжтой үгүйг нөгөө өмнөх шинжилгээнүүдээр үзэж оншилж байгаад эмчтэйгээ зөвлөд боломжтой эсгээ тодорхойлж болно.